Эрүүл бууз. Хинбэ? Сайн байна уу? Эрүүл буузны хүргэлтээс явж байна. Бууза, минь дөө хаалгаан дурсан баха. Андуураагүй ихчээ. Танай хүү Солонгосоос захиалга өгсөн байна. Хүү манай хүү юу? Тэгж бас болд юм уу? Тэгэлгүй яах вэ? За энд үхрийн махтай сүултээ бууз, бас сүулгүй бууз, мөн хоньны махан бууз шинээрээ байгаа шүү. Эрүүл буузыг сонгосонд баярлалаа. За баярлалаа. Алс хотын Солонгосоос Монголд байгаа хайртай дотны хүмүүстэй амттай чанартай бууз захиалга боломжтой боллоо. Та Facebook-ийн хайлт хэсэг дээр эрүүл бууз гэж бичээд чатаар захиалга өгөөрэй. Мөн 9985 3 дугаард өгч болно. Дээрийн чанартай гэрийн амттай эрүүл бууз. Солонгос дахь монголчуудын радио нэвтрүүлгийн хамтран ажиллагч MN Post Cargo. Хамгийн анхны газрын экспресс температур баригчтай MN Post Cargo-гийн лав гараг бүр Солонгосоос Улаанбаатар чиглэлд жижиг бичиг баримтаас эхлээд тавилга хүртэлх том аврын хэмжээтэй ачаа илгээж байна. Бид Солонгос улан Монголдо өөрийн гэсэн офис салбартай тул та найдаж болохын дээр бид Улаанбаатар хотдоо хүргэлтийн үйлчлэгийг хүргэдгээрээ давуу талтай. Мөн бид шинээр утасны оператортай усан тул таны дуудлаганд түргэн шуурхай хариу өгөх боломжтой болсондоо баяртай байна. Утас тэг 1083 болныг 82 99. Та бүхэндээ орой мэндийг хүргэе. Солонгос монголчуудын радио шууд эфир та бүхэндээ хүрэхэд бэлэн болсон байна. Эфир төлөгчин бат. Хөтлөгч Чансал болон ажиллаж байна. За тэгэхээр эхлээд хоёул цаг агаарын мэдээлэл болон ханшийн мэдээлэл өргөе тийм. За эхлээд цаг агаарын мэдээлэл өргөе. За одоо ч хажууд 8 эмтэй баазрын үйл хэрэг байгаа маань тусаад муу адил 8 эмтэй цэлмэг байгаа байна. За яг одоо сүүлд нэмэх 1 хэмийн дулаан байгаа бол өнөөдөр өдөртөө нэмэх 4, шөндөө хасах 4 хэмийн хүүтэн байна. За үргэлжлүүлэн та бүхэндээ хаан банкны валютын ханшийг хүргэе. За бүгд Солонгос улсын вон албан ханш бол 2.56-тай байна. Бэлнээр авах нь 2.43, зарах нь 2.64, бэлэн бусаар авах нь 2.47, зарах нь 2.64-тай байгаа юм байна. За ингээд нэвтрүүлгийн товч тайлбарыг бас хоёлаа юу танилцуулах талаараа товчхон ярих уу те. За тийм. За өнөөдөр та бүхэндээ Солонгос улсууд болж байгаа коронавирусын халдварын тохиолдол нь таксинаас бас таксийнхаа мөнгөийг өгөхгүй зугцсан Солонгос хүний талаарх мэдээлэл. За мөн мөрөөдө тоглоомд тодсон хүн хамтран ажиллаж исэн хүнийг бас хүний ууж исэн кофенд нойр суулагч хийгээд за тэгээд 30 сая гаруй воныг залилсан юм хэрэгэм талаар мэдээлэл бэлдсэн байна. За тэгээд дараач яг өнөөдөр онцлог бичлэгний үед хэм бол цэши гэдэг хатан байд юм билээ. Солонгосрол цоо тэ хүү гэсэн баг тийм. Тэгээд энэ хатны талаарх мэдээллийг бэлдсэн байна. За тэгэхээр миний хувьд болохоор Солонгос болон ер нь одоо бусад чартер нислэгүүд бол 3 дугаар сарын хуваар бол гарсан байгаа. Тэгэхээр энэ мэдээллийг болон за мөн шинээр бас коронавирус ямар тохиолдолд хэд гарсан бэ гэдгийг 7 хоногт бас нэг удаа дэлгэрэнгүй танилцуулж бай гэж бодож байгаа. Тэгэхээр энэ мэдээллийг бас хүргэхээр байгаа. Өнөөдрийн сэдвийн хувьд та бүхэндээ одоо Солонгосын юу таалагддаг вэ гэх сэдвээр одоо MJL радио Солонгос групп дээр постэр оруулсан. Тэгээ хүмүүс маань бас их сонирхолтой одоо хариултуудыг бол бичиж илгээж байгаа. Та бүхэн бас энэ сэдвээр ярилцах боломжтой байгаа шүү. За тэгээ чин бахаар сонь сайхан юу вэ? За тэгэхээр өнөөдрийн хувьд гэх юм бол үндсэндээ яг бас одоо байгууллагатай хамтарч ажиллах гэдэг юм уу энэ талаар нэлээд хүмүүстэй холбогдлоо. Тэгээ сүүлийн үед бас солонгосуудыг монголчуудаа их холбогдож байна. Сөүл галбаалтыг түрүүн зарим сонсогч маань үзэж амтсан бол 18 цаг 15 минутын нэвтрүүлгээр холбогдоод одоо сөүл галбаалт өөр хэрхэн үйлчлүүлэх үү, яаж олж ирэх үү гэдэг яг бодитоор ажилтнтай нь холбогдоод видео колл хийгээд тийм. Ингээд танилцуулсан. Иймэрхүү одоо байдлаар солонгос монголчуудаа их холбогдож байгаа. Иймэрхүү сонирхолтой байна. За чамаар сони байна. За надад ч гэсэндээ яг өнөөдөр нөгөө Солонгын орноор гэдэг нэвтрүүлэг маань та бүхэнд хүрээд одоо энэ 7 хоног бас лидэн дугаар хүрчихэж байгаа. Солонгостойгоо монголчуудтайгаа холбогдох аюу тийм гоё байлаа. Тэгээ өнөөдөр холбогдсон бас сонсогч нартай аюу баярлж байна. Сэтгэлдээ бас манай наран гэрэл чим маань битсэн байна. Солонгын орноор нэвтрүүлэгт анх удаага холбогдсон болохоор жоохон сандарсан ч гоё байлаа, баярлаа гэсэн байна. За тэгээ одоо ингээд товшлогож штэ тий дараагийн удаа холбогдоход бүр аюу мундаг болцаа шууд чөлөөтэй тий. Яг би ч гэсэн нөгөө анх нэвтрүүлэг хөтлөж байхад аюу эвгүй санагдав гэсэн л да. Камера өмнө гарч үзэж байгааг болохоор тэг ингээд баян холбогдооч гэдэг юм уу тэгээд тахаар ингээд дасчтай мэлээ. Гэтэ манай наран гэрэл бол аюу мундаг ярьсан штэ. Тий. За тэгэхээр хоёлаа цаг агаарын мэдээлэл хүргэсэн юм шиг шууд мэдээлэл өргөд эхлэх юм байна тий. За тий. За өнөөдөр бүгд Солонгос улсад коронавирусын халдварын 357 тохиолдол бүртгэгдсэн. За үүний 27 нь гаднаас зөөвлөгдөж орж ирсэн байна. Тэгэхээр 330 нь бол дотроосоо бүртгэгдсэн гэсэн үг байна шүү дээ тийм. За тэгэхээр коронавирустай холбоотой мэдээлэл болохоор би эхлээд бас төрүүлээд мэдээлэл өргөчэй гэж бодож байна. За тэгэхээр сая Чанцаа маань хэлсэн өнөөдөр 357 тохиолдол илэрсэн. За энэс 330 нь бол Солонгос улсын бүс нутгуудаас 27 нь хэлийн чандаас зөөвлөгдөж орж ирсэн байгаа. За мөн
одоо өвчин хүндэрсэн одоо хүний тохиолдол 2-оор нэмэгдээд 148 болсон бол нас баралт 11-ээр нэмэгдээд 1573 болсон байна. За тэгээд энэ Солонгосоос энэ коронавирусын халдварын тархалтыг одоо нэг хүнээс хэр одоо халтж байна гэдэг энэ үзүүлэлтийг бас мөн бол үздэг байгаа. За тэгээд өчигдрийн хувьд бол одоо амралтын өдрийн дараа гэдэг утгаараа одоо энэ коронавирусын тохиолдлыг те за амралтын өдөр учраас одоо шинжилгээ бага авсан байгаа. Тийм учраас 300 гаруй илэрлээ гэж хэлсэн бол өнөөдөр өчигдрөөс бол 2 дахин их буюу за өчигдөр бол жишээ нь амралтын өдрүүдээр бол 32191 хүнд бол шинжилгээ хийгээд 332 тохиол илэрж исэн бол за өнөөдрийнх болохоор 79268 хүнд шинжилгээ хийгээд 357 хүн илэрсэн гэдэг бол бас харьцангуй нааштай юм тоо гарч байгаа. Яг гэвэл шинжилгээнд орсон хүмүүсийн тав бараг 2-аас ч бараг их юм одоо хуваар бол шинжилсэн байна. За тэгээд нийт гарсан одоо 330 тохиолдлыг бүс нутгаар нь аваад үзэх юм бол Сөүл 118, Кёнгид 122, за Инчонд бол 12 гэдэг мөн төвийн бүсээр хамгийн их одоо тархалтууд бол их хэвээр байгаа. За мөн үүнээс гадна 10-аас дээш гэх юм бол Бусан, за Камон гэсэн газрууд бол 12, 14 гэх тохиолдол илэрсэн байна. За мөн бас зарим бүс нутгаас бол халдвар илрээгүй юм илүү бас сайн мэдээ бол байгаа юм байна. За тэгэхээр энэ одоо өнөөдрийн тохон дээр бол хүмүүс нэлээд санаа зовж ирсэн байгаа. Гэхдээ яг одоо нөгөө байдлаас тайвширхаар юм босноо гэдэг дээр ингээд харьцуулж үзэхээр за 2 сарын 7-наас 13-ны хооронд гэхэд бол нэг 7 хоногт дунджаар 382 хүн илэрч байсан бол 2 сарын 14-өөс 20-ны хооронд гэхэд 482 хүн одоо дунджаар бол илэрч байсан. Тэгээд түрүүн хэлсэн байгаа. Нэг хүнээс одоо өөр хүмүүст халтах энэ тоо бол жишээ нь энэ 7 хоногийн хувьд тэг өнгөрсөн 7 хоногийн хувьд болохоор 112 байгаа. Тэгэхээр энэ нь болохоор өнгөрсөн 7 хоногт 096 байсан. Ер нь нэгээс ингээд дээшээ гараад явахаараа илүү тийм одоо тархалт эрчимтэй байна гэж үздэг юм байна. Нэгээс бол доош ороод ирэх юм бол тархалт буурж байна гэж бас гол үзүүлэлт байгаа. За мөн төвийн бүсээр бол тархалтууд бол их байгаа даа. Тэгэхээр 2 дугаар сарын 2 дугаар 7 хоногт бол жишээ нь төвийн бүсээс те 281 тохиол илэрж байсан бол за 2 дугаар сарын 3 дугаар 7 хоногт бол бас энэ тоо бол харьцангуй ихссэн байна. За өөр илүү бас санаа зовоож байгаа гэх юм бол одоо хаанаас халдварлан мэдэгдэхгүй байгаа энэ тохиол 3 дахь 7 хоногийн турш 20%-аас бол буурахгүй байна гэсэн юм үзүүлэлт байгаа. За мөн эмнэлэг болон асрамжийн газартай холбоотойгоор гарч байгаа халдварууд 12 гэдэг нь бас нэлээд өндөр байгаа. За ялангуяа эндээс тохиол өндөр байхаар нас барал өндөр байгаад байгаа энэ асрамжийн газар эмнэлгүүдийн одоо холбоотой халдвар гэхээр одоо тусч байгаа хүмүүс нь ихэвчлэн 65-аас дээш насны хүмүүс байхаар энэ хүмүүсийн хувьд бол биеийн нөгөө дархлаан сул учраас нас баралт бол өндөр байгаад байна гэсэн юм мэдээлэл бол байгаа. За, эсвэл ихэнх дэлгэрэнгүй мэдээлэл нөгөө ойр дэлгэрэнгүй нөгөө мэдээллээ ерөөсө хараагүй нэг хэсэг хойлож нөгөө богино 20 минутын нэвтрүүлэгтэй хад өдөр болгон ингээ харчдаг байсан нэг нас баралтын тоош гэдэг юм уу. Солонгосч ерөөсө өдөр болгон нас баралтын тоо нэлээд өндөр байгаадсэн шүү дээ, тийм. Тэгэхээр одоо бол бас харьцангуй буурч байгаагүй л байгаад ах шүү дээ, тийм. Нэргүүд нэмэгдсэн. Өнөөдөр сая хэд гэсэн байна та? Тэгээ өнөөдрийнх болохоор одоо 357 байгаа. Яг хөө зүгээр сая нэг хэсэг ч юм бол энэ өнгөрсөн 7 хоног гэхэд бол илүү дээшээ 400 600 хүртэл өссөн шүү дээ. Тэгэхээр яг энийгээ бодох юм бол бас харьцангуй нааштай үр дүн гарлаа гэж байгаа. Хоёрдугаар болохоор яг зүгээр дэлгэрүүлээд үзэх юм бол бас яг бүр буурчихсан тохиолдол биш байна те. Нэг хүнээс халдах тархалт нь бол өндөр байна гэж бол харахаар байна гэсэн байгаа. За тэгвэл коронавирусын талаар бас нэлээд дэлгэрэнгүй мэдээллийг авлаа. Тэгээд сүүлийн өдрүүдэд бол өнөөдөр ч 357, тэгээд 400 хэд байсан 300 хэдтэй ер нь байгаад шүү дээ, тийм. 26 нас тэгээ вакцинжуулалт маань Солонгос бүгдийн Солонгос улсад бол хийгдэж эхлэх байгаа. Тэгээд эндээс цаашаагаас иргэдэд маань Солонгостой монголчууд маань хизээ хийгдэх талаар мэдээлэл гаргал тухай бүрдэн нас мэдэгдъя. За тэгэхээр миний хамгийн ихний онцлог мэдээлэл гэх юм бол бид нар нэг 10 жилд та ингэдэг байсан нь манай найзууд л аюух ярьдаг гэсэн юм. Таксинаас мөнгө нөхгүй зүгтчлаа гэд. Би болохоор тийм такси мөрөх. Би ерөөсөө амьдралдаа таксинаас мөнгө өгөхгүй морж үзээгүй. Тэндээс мөрнө гэдэг ойлголт чи өөрөө би чи бондор хүн хоолгүй чадахгүй. Тэгээ яг манай 10 жилийн эрэгтэй найз бас хизээ үлээ яг хичээлээр сууж исэн чинь таксинаас мөнгө нөхгүй зүгтцсан гэд. Тэгсэн чи тэр ах ингээ ардаас нь хөөсрөөгөө барьсан байна л да. Тэгээ загнаад багштай манай ангид орж иж исэн байхгүй бид нар хичээл үзээ сууж исэн чинь танаа ангиж танаа сурагч чи мөнгө өгөхгүй зүгтцсан гэд. Тэгээ тэр миний толгойд аюу хүлдсэн. Тэгээ яг миний дурсамжинд л да. Тэгээ Солонгостой таксины мөнгө өгөхгүй зүгтдаг тохиол одоо хэрэг байдгийг тэгээ ер нь энэ талаар мэдээлэл бирээс олж уншиж аваа. Тэгсэн чи өнөөдөр интернетэд бас нэлээд олон хүмүүсийн анхаарлыг татсан юм бичлэг байна л да. Тэгээ энэ бичлэг нь болохоор таксины жолоочийн хүүхэд нь энэ бичлэгийг аав хаа машины хар камерыг бол тавьсан байл. Яа тэгэхээр
таксинд суусан зорчигч нь өөрөө мөнгөө төлөхгүй зутцсан. За тэгээд мөнгөө яг хүрэх газартаа хүрчингүүтээ би одоо ингээд мөнгө чи манай гэр одоо 1 минут л баг ингээд явчихад би мөнгөө ингээд гэрлүүгөө ороод аваад ирье. Та намайг хүлээж байгаа ч гэдэг. Энэ жолооч яхав тухайн үед итгэхгүй те. Гэхдээ чи одоо ингээд энд төлчихөө ингээд тэгсэн чи нөгөө хүн болохоор би ингээд насан туршсан хүн штэ те. Юу гэж таныг би хуурах вэ? Ийм одоо бага мөнгөн дээр сууж хүний хуурна гэж байхгүй штэ. Нэлээ одоо ингээд яриаг сонсох бол нэлээ ярьж байгаа юм л та. Би танд ингээд өөрийнхөө картыг өгч яхав дотроо мөнгө авахгүй л дээ. Гэхдээ та энийг ингээд барьцаалж авчаад намайг хүлээж байгаа. Тэгээ гараа авчаад тэр чигтээ алга болцсон юм байлаа. Тэгээ энэ дээр солонгосчууд нэлээ олон сэтгэл бичсэн юу гэсэн мэхээр 20,000 гаруй вон л болсон юм билээ таксины мөнгө. Тэгээ бараг 20 гаруй мянган вонд тэгээ юун сүртэй ингээд зогтох мохт хэрэг байгаа маа. Нөөдлөөрөө хэрэв мөнгөгүй бол зүгээр алхаал яваач тэгээ заавал ингээд хүний хохрогоол таксинд тэгээ суучаад мөнгө төгрөг нөхгүй явна гэдэг чинь айгүй муухай байна гэд сэтгэлүүдийг бол үлдээсэн байлээ. Тэгээд яг би нөгөө сая хэлжсэн шүү дээ 10 жилийн тохиолжсэн гэдэг солонгос төрөөс ингээд таксины мөнгөө төлөхгүй зогтсон юм мэдээг ерөөсөө харж байгаагүй. Тэгээд энийг SBS News-ээс тавхад онцлон хүргэж байгаа шүү. Мэдээгээр гарч байна гэдэг бол энэ үнэхээр бас хүмүүсийн хэр баг одоо юу гэдэг юм үйл хийдгүү учраас тийм яг юм мэдээгээр гарах хэмжээний хүртэл ингэж гаргаж байгаа юм болов уу гэж харлаа. 20,000 вон гарна гэдэг чинь бас нэг доорож бас нэг 10 км ч юм уу те явсан болов уу тэгэхээр нэлээд зайтай бас явсан юм шиг байна. Тэгэхээр иймэрхүү байдлаар одоо такси ингэж за манайхаар бол такси мөрнө гэж бид нар магадгүй юун сүртэй ингэж харж болохоор ч гэсэн ер нь бол камер хөгжсөн газар болохоор иймэрхүү үйлчлэлийг гэсэн олон нийтэд цацаад эргүүд олонний анхаарлаас өртөж जैन тийм. Тэгээд шууд машиныхаа хар камерыг аваад тэгээд зорчигчийнхаа шууд хоолойг нь бол тэр чигтэн тавьсан байлээ. Энийг бол яг мэдэн дээр танилцуулахдаа баг зэрэг өөрчлөөд царайг нь халахлаад тавьсан юм шиг байлээ. Тэгээд энэ хүн одоо ерөнхийдөө бол баригцаас талаар мэдээлэл байхгүй. Тэгээд ийм мэдээлэл гарсан байна гэж та бүхэнд танилцуулж байгаа. За чимээхэн онцлог өөр мэдээлэл юу байна? За хоёулаа хамтран ажиллаж байгаа мэдээллийг хүргээд бас дараагийн мэдээлэл өргөе тийм. За тэгээд за тэгвэл манай нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар манайхын сэтгэл дээр ихэнх нь бууз чиг жидэх гэдэг шиг байна. Тэгэхээр буузаа эхлээд танилцуулъя тийм. Манай нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар эрүүл бууз хамтарч ажиллаж байгаа. За эрүүл бууз маань үхрийн махан хоньны сүүлтэй бууз, үхрийн махан сүүлгүй бууз, хоньны махан бууз гэсэн 3 төрлийн бүтээгдэхүүнийг гаргаж борлуулж байгаа. Тэгээд эрүүл бууз маань бусад буузнаас чи ер нь яг ямар ялгаатай яагаад эрүүл бууз вэ гэхээр нөгөө идж байгаа энэ хүнстэй бид нар ч ер нь айгүй анхаардаг штэ тийм. Эрүүл байна уу, ямар байна гэдэг дээр тийм. Одоо хүнсээ сүүлийн үед манай ээж ч гэсэндээ хүнсээ цуглуулахдаа тийм энэ яг хугацааны яасан байна гэхээс илүүтэйгээр үнэхээр хүний биед эрүүл байна уу, хотоод өвдөхгүй байна уу ч гэдэг юм. Энэ талаар айгүй анхаардаг болсон. Эрүүл хоолтын талаар бас нэлээ одоо группүүд байдаг шүү дээ. Кето ч гэдэг юм уу тийм. Тэгээ би ч гэсэн яг нэрээ эрүүл хоолт бас их чухал юм байна гэдэг сүүлийн үед айгүй бодоод байгаа. Тэгэхээр идж байгаа хүнсэн дээрээ ч гэсэндээ анхаарлаа хандуулаад худалдаж аваарай. Тэгээд энэ эрүүл бууз маань яг дотор нь орж бүтээгдэхүүн ч гэсэндээ яг Монголын хөрсөн дээр бол ургас одоо сонгон сарамсаар хамталдаг. За мах буузны гурил маань байна тийм. Адилхан бүгд Монгол гурил байгаа. За тэгээд Монголоос захиалах утасны дугаар нь болохоор 99 85 33 за харин Солонгосоос захиалаад Монгол дахь гэр бүлийнхнээ захиалааг бол Facebook-ийн хальт хэсэг дээрээ эрүүл бууз гэж бичээд за тэгээд чатаар бол холбогдох боломжтой байгаа шүү. За тэгэхээр бас сар шаны баяр маань хэдийгээр өнгөрсөн гэсэн өнөөдөр бас өглөө ажилдаа яаж байгаа харахад ер нь зөвхөн настай хүмүүсийн маань хувьд гэсэн хэдий корона гарсан байлаа за бусад зүйл тохиолдсон байлаа ч гэсэн ер нь бол одоо уламжлалт баяраа бас заавал хийх ёстой дагах ёстой за настай хүн дээрээ очиж одоо золгоно гэдэг тиймэрхүү байдал харагдаж байсан. Өглөө ингээд их гоё дээлээ өмссөн малгайгаа өмссөн хүүхдүүдээрээ хөргүүлээд явж байгаа юм настай хүнийг бас харсан. Тэгэхээр юм золголт бас одоо юу гэдэг юм PCR бараг шинжилгээгээ үзүүлээд те бие биенээ дээр очих нэг хэсэг бол тийм үйл явдал болох юм шиг үлээ. Тэгэхээр зүгээр Монголд байгаа хайртай дотны хүмүүстэй бас ажлын хөнгөвчлөө дахиад одоо бууцтай ноцтолтод байлгахгүйгээр бэлэг барьяа гэх юм бол эрүүл бууцнаас 5 хүмүүс захиалаад одоо хөргөлтийн үйлчлэгээ бол 10 кг-аас дээш үнэгүй байгаа. Тэгэхээр ийм боломж бас байгаа шүү гэдгийг сануулж хэлмээр байна. За тэгээ манай нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар эрүүл бууз хамтран ажиллаж байна. За манай төгөлдөр реакцээ ингэсэн байна шүү. Интернетээр ловер хийдэг хүн их байдаг юм байна. Би 280 мянган воноор солонгос хүнээс утас аваад заллуулж хаад байж байна гэсэн юм шүү. Зөлгөө. Харин 280 мянган вон гэдэг чинь юу нэг их мөнгө шүү дээ, тий. Тэгээ солонгос хүнээс авах гэсэн чинь залилсан юм. Би яг энэ талаар өнөөдөр бас мэдээ бэлдсэн маа та хэд тий. Яг утасны заллин гэхээс илүүгээр арай өөр төрлийн бас нэг заллин л байгаа л да. За тэгвэл энүүтэй холбоотой мэдээлэл ихлээд сонсчих юм уу? За тэгээ. Энэ сонсогчдод маань бас айгүй хөөрхөн сэтгэлүүд ичиж байна. Хасаа энэ бууцны амьдрал хизээ дуусах вэ? Яа бууз идмээр санагдчихлаа гэж proposed man маань бас бичсэн байна. Өө нэрээ proposed man маань сүүлийн сэтгэл өчгөө харагдахгүй байсан. Хаагур явж яваад ирвэ. Сонь сайхан юу байна? За би тэгээ хамгийн ихний онцлог эхнийг нэ хоёр дахь онцлог мэдээлэл хүргэе. За тэгээ хоёр дахь онцлог мэдээлэл юу гэх юм бол бас л яг солонгосчуудын ловер залилантай холбоотой мэдээлэл байна л да. Бид нар ч нэгдэг чинь гадаад хүн гэхээр жоохон итгэл төрөөд идэг те. Яг ингээд солонгосчууд гэхээр за арайч намайг залилчихгүй байх та гэж бодоод идэг. Гэтэ солонгосчууд ч өөрсдөө дотроос залилан хийдэг нөхдүүд бол зөндөө байдаг юм байна. За энэ мэдэн дээр болохоор онлайнаар мөрөгдө тоглоом донцсон 36 настай залуу. За өмнө нь хамт ажиллаж байсан бүсгүйтэйгээ уулзаад
Тэгээд кофенд нь нойр суулгах юм хийгээд өгсөн юм байна л да. Тэгээд яг нойр суулгах юмтэй кофе өгсөн бэхээр тэр эмэгтэй өмнө компанид хамт ажиллаж байсан гэсэн шүү дээ, тий. Компаниас нь цаанаас нэг мөнгө карт өгд юм байна л да, мөнгөтэй карт. Тэгээд тэр картыг нь аваад картнаас нь мөнгө л өөрдөх зорилгоор нойр суулгах юмтэй юм кофе өгсөн юм лээ. Тэгээд энэ эмэгтэйд нойр суулгах юм өгсөний дараа картыг нь хулгайлаад тэр картнаас нь 30 саягаар воныг бол залилсан юм байна. За тэгээд энэ хэрэг болохоор 2020 оны 10 сард бол гарсан. Тэгээд өнөөдөр яг энэ 36 настай эрэгтэйд 3 жил 6 сарын хорих ял оноос нэг энэ хүн маань өөрөө өмнө чэжүүд одоо өнгөрөх оны 9 сард бас адилхан ийм барай засал хийдэг төв байдаг шүү дээ, тий. Барай засал гэдэг чинь өөрөө ерөөсөө бас л ийм мэрэгжлийн үнэлэх байх хэрэгтэй юм байлаа. Гэтэл энэ хүн болохоор барай засал хийх ямар ч тийм мэрэгжлийн үнэлэх байхгүй, зүгээр л тэнд байгаа найзуудаа цуглуулангуудаа гадаад хүмүүс рүү ингээ хамарсан, чиглэсэн. Ийм барай заслын төвийг байгуулсан юм байна л да. Тэгээд тэнд бараг 36 37 одоо хүмүүс ингээд ээлжээр үйлчлүүлэл эмчилгээ хийгээд үндэ энэ хүн ч өөр эмчилгээ хийхгүй, тэнд хийж байгаа хүмүүс нь ямар ч эмчлэх тийм мэдлэг байхгүй гэсэн. Тэгээд яг бид нар яг ингээд тохиолдолд би ч гэсэн солонгосчууд ийм жижигхэн массажны газар, за тийм эмчилгээ зүүн тавиурч гэдэг юм уу те. Тиймэрхүү газрууд аюу харагддаг л да, ингээд жижигхэн зарим нь том газрууд ч бас байдаг. Тэгэл энэ маань яг нөгөө албан ёсны эрхээр те эрэхтэй одоо тэгээд албан ёсны яг ийм бичиг баримттай эсхийг нэрэж шалгахгүй бол одоо энэ залуугийн хувьд бол ерөөс ямар ч бичиг баримтгүй. Тэгээд чэжүү арал дээр байдаг нөгөө хятад хүмүүс бас нэлээд очиж ирж очдөг юм байна л да. Тэнгүүд тэр яг албан ёсны ийм байгууллага гээд ирээд ирсэн хүмүүсийг эмчлүүлээ явуулдаг гэж байхгүй. Тэгэхээр тэр хүмүүс эмчлүүлсэн гэд бодож итэл нөгөө хүмүүс нь болохоор эмчлэх ямар ч ирэх байхгүй, зүгээр өөрсдөө тэр эмчээр цураг хүмүүс зүгээр л тэр хүмүүсийг барайцлал хийж за бүрий чи ингээд барьчлаа. Одоо ингээд та илүү сайн болсон дээрдсэн ч гэдэг юм уу те. Тэгэхээр ийм мэтчлэн заллин хийдэг хүмүүс нэлээд байдаг юм байна гэд өнөөдөр анхааруулахаар бас мэдээллийг оруулж байгаа шүү. Тэгэхээр солонгос хүмүүсийн хувьд бас дээр нэг сонсогч маань бичижсэн л ер нь заллин гэдэг асуудлаар дэлхийд бол ер нь тэргүүлдэг гэдэг. За ялангуяа одоо ийм эмчлэх хэрэггүй гэхэд бол жишээ нь өмнөд солонгосын хүмүүс хойд солонгосууд жишээ нь нэлээд ийм уламжлалт одоо эмнэлгээр сайн гэгддэг. Тэгэхээр зарим орнуудад дундад Азийн ч гэдэг юм уу, Европын ч гэдэг юм уу орнуудад бас тийм салбар нээгээд хойд солонгос хүмүүс гэж хэлээд эмнэлэг байгуулад өөртөө бас тэр талаар мэрэгшээгүй байж ингээд бас эмчилгээ хийгээд явж байдаг тийм тохиолдол бас байдаг гэж сонсож байсан юм байна. Тийм. Одоо манай танилуд дунд ч гэсэн бас ийм хохирсон хүмүүс байдаг юм байлаа. Тийм солонгосчууд ч ийм жижигхэн алтан байгууллага шиг ингээд түрээсэлчдэг. Тэгээд кинонд ч гэсэн хардаг те. Яг тэнд тэр газарт нь очингууд ингээд нэх сөрхөө даргаа аниосеё те сажаа нэм дэши явцгаа ингээд тэгэл оруулдаг. Гэтэл нөгөө тэр нь яадаг гэхээр 7 хоногныг байгууллагыг ерөөсө түрээслээд нэг офисыг түрээслээд тэгээд тэр 7 хоногийн туршлага хүмүүсийг авчирд юм байна. Манай компани бол ийм компани, та манамад мөнгө өгөөд одоо ингэн гэдэг ч юм уу тэр төрөл бүрийн компани байгуулад тэгээ яг тэр хүн ингээд ирэхэд нь 7 хоногийн дотор тэр ингээд байж гэн. Тэгээ 7 хоногийн дараа ингээд бүх юмнууд аваад нүчдэг гэж аахгүй юу. Тэгэл нөгөө хүн чинь бүх мөнгөө өгцөн ч байд юм уу те. Ийм тохиолдол бас нэлээд байдаг юм байна. Хаагаад ирэхээр одоо түрээсэлж байсан юм аа. Тэгээ одоо энэ газар гараа явцсан гэх нөгөө хүмүүс нь одоо эргээд холбогдох гэдэг юм уу тийм зүйлгүй болоод маш хэцүү байгаа. Тэгээ сонсогчдын маань хувьд бас сэтгэлүүд орой минь гэж бас нэлээд бичиж байгаа. Орой минь гэж бичгээсээ гадна юу хийж байна тийм ажиллаа тараад явж гэнэ үү эсвэл хоолндоо орж гэнэ үү оройны хоолоо хийж гэнэ үү гэдэг иймэрхүү сонир сайхнаа бас бид нартэй хуваалцаад бичвэл илүү сонирхолтой байдаг шүү. За манай Сүхбат ингэсэн байна. Орой минь дээр хүмүүсээ ажилласаа бууж байна. Надад хоол санал болгодоо юу хийж идэхээ бодож амжсангүй гэсэн байх шүү. Нэр заримдаа тэгж хоолоо бодсоргаад хамаг цаг аваад юм. 2-3 хоол хийх тийм цагийг аваад явчихдаг байна. Яг тэгдэг байхгүй. Хөргөч рүү хараад за нэг сайхан хоол хийж идэг гэжсэн. Өөр хоолоо өөрчлөө те. За тэгээ буудсны талаар бас нэлээ яриа өрнсөн байна. Солонгон Эрдэнэт хоёуг маань орой минь гэсэн байна. За сайн дэжт манаас орой минь бүгдэнд нь гэсэн байна. За тэгээ бүгдэнд нь орой миньдээс гадна та хэд маань юу хийцгээж сонь сайхан юу байна. За ийм азаа маань гэсэн байна шүү. Муу хүмүүс идснэ гэж гэсэн байна. Манайхтай тэгтээ айгүй хоол ярьдэж бит өөр ч гэсэн өөрөөсөө хоол ярьдээ. Яг тэр ажиллаа тарцсан байгаа учраас ажиллаа тараад манайхан юу хийцгээж байна те. Сүгчмэг маань чики эдэнгээ мэдээгээ сонсохоор ороод ирлээ гэсэн байна шүү. Гад болгон нэмж маань бас орой минь хоёроо тэг өнөөдөр аз таарч үзэж байна. Ойр дандаа нөхөж үзэж байлаа гэсэн. Ямар гоё юм. За баярлалаа тэрийг сонссон. Орой минь хүргийн хоёроо гэсэн байна. За тэгээд мөн сонсогчд маань бас хоорондоо тийм бас нэлээд бичдэг болжээ. Тэгээд инх жаргал тоогоо. За очроод мөнгө зүгээр өчтөр зөндөө хүлээсэн шүү гэдэг бас хоорондоо бичсэн харагдаж байна. Хөөрхий. За тэгээд орой минь хүргэсэн хүмүүстээ бүгдэнд нь бас орой минь хүргэе. Тийм манай сонсогчд хоорондоо нэр видео кол хийдэм байл шүү дээ. Тийм үү? Тийм над руу нөгөө 5 шарын бата инх жаргал тоогоо өгчтэй хингэлээ бүгдээрээ нийлцэн видео кол хийж ингээд зураг явуулсан байхгүй. Тэгээ манайхан бас хоорондоо видео кол хийдэг юм байлээ. Оо за. Аюугаа юм найрамдалтай гоё байгаа зү. За тэгэхээр өргөжлөлөө таны онцлог мэдээллийг харах уу те. За тэгэхээр 2021 оны 3 дугаар сард бас төлөвлөж байгаа нислэгүүд болон бас нэмэлт нислэгүүд гарлаа гэдэг ийм мэдээлэл бол өнөөдөр бас Монгол улсын гадаад харилцааны яам гэсэн ийм сайт дээр нь бол орсон байна. За тэгэхээр 3 дугаар сард бол нийтдээ за сүүлээс хэд 3 дугаар сарын 2, 3 дугаар сарын 4, за 3 дугаар сарын 12, за 24,
28, 31 гэсэн нийтдээ 6 удаагийн нислэг бол байгаа юм байна. За мөн бусад улсууд руу бол нислэгүүд байна. Тэгэхээр нийтдээ 1920 зорчигчийг бол авна гэсэн байна. За тэгээ нэмэлтээр бас өнөөдөр гарсан зүйл нь хэрэг Казахстан Алматы руу нэмэлт нислэг хийхээр боллоо гэсэн байна. Тэгэхээр яг энэ мэдээллүүдийг хараад бол нийтдээ ингээд 3 дугаар сарын үед бол гэхэд бол нэлээд олон хүмүүс бол Монгол руугаа ирэх боломжтой болох нь. За дээр нь тусгаарлалтын 14 хоногийг багасгаж 10 хоног болголоо гэсэн байна. За тэгээ гадааддаас ирэх хэрэгэд эх орондоо ирсний дараа тусгаарлалт хугацаанд 2-8 дахь өдрүүд нь PCR шинжилгээ өгнө. Хариу сүрэг гарсан тохиолдолд 10 дахь хоног дээрээ гэртээ гарна. За үлдсэн 4 хоногийг гэртээ тусгаарлан ажиглана гэсэн байна. За тэгээ ингэснээр 3-4 дугаар сард нийтдээ 22 нислэг үлдэж 3610 иргэд дээр бол татан авах боломжтой болж байгаа гэсэн мэдээлэл бол байна. За тэгээ би бас онгоцны талаарх мэдээллийг хараад дотроос баярлжуулаа. Ер нь нислэгүүдийг бага зэрэг нэмээд авах шиг болно шүү дээ, тийм байна. Ялангуяа одоо 3000 гаруй одоо зорчигч гэхээр чинь ер нь сүүлийн 11 сараас хойш бол маш цөөхөн хүмүүс бол явсан. Тэр нь болохоор өнгөрсөн 1-р сарын сүүл 2-р сард гэхэд бол ер нь онгоцнуудынх нь багтаамж бас их жижигч байсан. Тэгэхээр ер нь бол олон хүн ирж амжаагүй байсан. Тэгэхээр энэ удаа бол нэлээд арай далаацтай их олон хүмүүс бол ирэх ийм боломжтой болж байгаа мэн гэж харж байна. За тэгээд бас Солонгост гацсан монголчууд маань хурдан бүгдээрээ ирээсэй л гэж бодож байна те. Яг нааштай ер нь онгоцны юу ч гэсэндээ нислэг нэмэгдээд байгаа учраас дотроо бол айгу баярлаад байгаа. Тэгээд яг шинэ мэдээлэл гарангууд тухай үед ингээ хараа авчгаар сүүлийг яалтчгүй ингээд шалгадаг болчтой байлаа. Бусад улсорноос л сүүлийг төрүүлж хараад за тэгвэл энэ сард хэдэн нислэгтэй байгаа юм байна гэ те. Зарим тэгээд юуг харах юм бол зөв түрүүн пост бас нэг халт танилцуулж байсан те. Албан байж гэсэн ер нь бол хил нэгдэх сураг байнаач гэдэг юм уу илүү бас тийм нааштай одоо жил ингээд өөр оронд очиод гацна гэдэг бол яг төсөөлөхөд бол маш хэцүү хилийн мэдэхгүй тий. Одоо албан хүчээр одоо бараг тэнцэн ингээд байгаад байгаа шүү дээ. Тэр энэ хүмүүсийн манууд нэг гэртээ ирс нэг одоо санаа амрах гэдэг шүү дээ. Тийм надад яг хоёлаа бит хоёр чинь яг хүмүүс хэл хаагдал тийм бит хоёр нэвтрүүлэг рүү зөндөө хүмүүс ингээл зарим нь уйлал аюу хэцүү байна гэж залгажсэн л да. Тэгээ тэр үеийн яг нөгөө чинь баг жилийн өмнөх шүү дээ тийм. Тэр жилийн өмнөх холбогдчихсэн хүмүүсийн яриа надад заримынх нь яриа ингээд ирсэн мартагддаг байхгүй. Нэрээ ингээд бодоод хахаар та хэд ч гэсэн ингээд өөрсдийнхөө орны хэмтэй бодоод үзэхээр ямар ч нэг танихгүй тийм түр ингээд нэг 7 хоног ч юм уу 2 хоногор ч юм уу тийм очичоод тэгээ тэндээ ингээд хоригдчихвол бас тийм явж чадахгүй болчвол маш хэцүү байхгүй. Тэгэхээр тэр тал дээр ч гэсэн хүмүүсээ аль болох одоо дэмжижил чадхаас биш нэг одоо юу гэдэг бит хоёрын зүгээс бас нэг хийж чадах дөрвтэй хийж чадах зүйлс байхгүй. Тухайн үед бол айгүй тийм давчтаад хэцүү байсан шүү дээ. Хүүхэд нь Монголд үлдсэн өөрөө энд байгаа. Тэгээ уйлаад тий холбогдож байсан бас хүмүүс зөндөө байсан. За тэгээ яг энэ мэдээлэлтэй холбоотойгоор гэх юм бол жишээ нь гадаад ум иргэдээс бол энэ 5 дугаар сарын 30-31-нд бол санал бол авна гэсэн ийм мэдээлэл бас байсан. За мөн гадаад харилцааны сайд Батцэг одоо Монгол улсад суугаа Солонгосоос тийм элчин сайд Лио хунтай бас одоо хүлээн авч уулзлаа гэсэн ийм мэдээлэлүүд байсан. Тэгэхээр ер нь бол хөл хорой тавигдаад нэлээд ийм бусад зүйлүүд бол итгэвчж байна гэсэн тийм зүйлүүд ажиглагдсан. За мэдээгийн хүртэл хүргээд өргөжлүүлэн бит хоёроос сонирхолтой манай Чимбаах маань санал болгосон байгаа. Хятадын бас хаттын талаар сонирхолтой мэдээллийг өнөөдөр ярья гэд. Солонгосын түүхээс гадна яг солонгосчууд өөрсдөө хятад хатны талаар тайлбарлаж байгаа учраас солонгосчуудын үзэл баримтлалаас яг хятадуудын талаарх хятад хатны талаарх бид нар мэдээллийг бол сонсно гэсэн үг байгаа шүү. Тэг яг шууд хэлэх юм бол энэ хатаа ингээд шүн болгоо өөр залуучуудтай хондог. За тэгээ тэр залуучуудын амийн бас бүрлэгдэг ийм бас нэлээд одоо эвгүй тийм хатан бол байсан байна. Би бас Чимбаах над руу за өнөөдрийн бичлэг чанцаа энэ шүү гэдээ явуулаа. Тэгээ гарчгийг харсан чи яг саяны Чимбаах хэлдэг гарчтай. Өнөөдөр чи ямар амар юм байх гэдэг. Дотроо тэгж бодчихлаа. Гэхдээ харцангуу нөө түүхийн талаас ингээд судлаад үзэх бол би ч нэг юм судлахаар айгүй ингээд нухаад суучдаг байхгүй. Тэгээ өнөөдөр нэлээд бас хятадын түүхчүүд юм уу тийм Монголдос орчуулагдсан ном нь байдаг юм байна. Ингээд энэ тэндээс нь хаагаад үзсэн чи сонирхолтой баримтууд бас их болдлоо. За тэгээд танилцуулаад эхлэе те. За тэгээд бичлэгний хувьд гэхээр ердөө л 5 хоногийн өмнө нийтлэгдсэн гэдэг 2 сая 700 гаруй мянган хүмүүс үзсэн. Тэгэхээр бол бас их сонирхолтой юм болов уу гэж одоо сонгосон. Гэхдээ яг нөгөө бас текстүүдийг харахаар тойлогчн дээр өөрчлөлт гарч ирэхгүй өгнүүд бол маш их байдаг юм байлээ. Тэгэхээр баг зэрэг бас одоо буруу ташаа тий алдаж онвол бас ойлгоорой гэж та бүхнээс өсмөр байна. За тэгэхээр энэ Сотехүүгээд хатны хувьд болохоор нийтдээ одоо солонгосын баг төрийг гэх юм уу тий төрийн эрхийг ингэж барьсан 47 жил манжийн ер нь бол сүүлчийн хатаан гэж нэрлэгдэж байгаа. Тэгэхээр энэ 47 жилийн турш ингээд эрх мэдлийг бол барьсан. Тэгээд 10 дахь хааны их нь 11 дахь хааны болохоор одоо их чинь гэж ингэж бол явдаг. Тэгээ 1835 онд бас Бээжинд бол төрсөн. За тэгээд манайхаар бол одоо тийм хог тайж гэх юм уу да тийм нэг тайж тийм эрх мэдэлтэй бас хүний
гэрт төрсэн ийм охин нь болж төрсэн юм байлаа. За тэгээ 1835 онд төрсэн. За 16 настай байхдаа эрхэжэлсэн хүнээсээ салаад тэгээ ордонд орохоор шийдсэн байт юм байлаа. Тэгээ тухайн үед нэлээ үзэсгэлэнтэй сайхан бүсгүй байсан гэж онцлсон байсан. Тэгээ солонгосчуудын хувьд бол хоёр төрлийн юм уу те. Тухайн үеийн үзэсгэлэнтэй гэдэг зүйл одоо яг хэмжүүр нь юу байсан болоо. Тэгээ хятад яг энэ хатныг харсан чинь нөгөө солонгосчуудын сэтгэлүүдийг нэлээд түүж уншсан л та гэсэн чинь үгүй тухайн үед ямар байсан бол гэхдээ надад бол тэ нэг гоё санагдахгүй юу гэдэг үзэсгэлэнтэй бол харагдахгүй байна гэх мэт чинь сэтгэлээс нөгөө талаас нь энэ чинь одоо юу гэдэг нас явсан дараах зураг нь учраас залуудаа бол их сайхан бүсгүй байсан юм шүү ч гэдэг юм те. Солонгосчуудын бас үзэл баримтлал нэлээд хуваагдчих шиг байлаа. Гэхдээ яг зүгээр одоо нэг дундад зууны үед гэхэд одоо эмэгтэй хүний гоо сайхны үнэлэмж нь бас өөр байсан. Одоо зарим тохиолдолд одоо юу гэдэг илүү мариалан ингээд баг ишүүд царайтай эмэгтэйчүүдийг бол хамгийн үзэсгэлэнтэй гэж үздэг байсан ч гэдэг юм. Тиймэрхүү бас төрлүүд байгаа. Энэ эмэгтэй хувьд бол өөрөө бас их авьяас чадвар бол нэлээд байсан юм байна. Ялангуяа аавынхаа нөлөөгөөр аав нь болохоор нэлээд орон нутагт бол ингээд олон газруудыг ээлжиж хариуцаад юм албан тушаал гарчижсэн. Тэгээд энэ охины хувьд болохоор багасаа бас олон зүйлд суралцсан гэж байгаа. За тэгээд манж хэл, за күнзийн сургаал, хөгжим, тэгээд хөгжмийн зэмсээс гадна бас зураг гэх мэт иймэрхүү олон зүйлүүдийг бас суралцж байсан. Тэгээд сая хэлсэн байгаа энэ царайлаг төрөх гэдэг юм өөрийнхөө авьяас чадварыг өнө ашиглаад за ордонд болохоор шивгчин за тэгээд татвар эмэгтэйгээр бол ер нь хааны ордонд бол орсон гэж байгаа. Тэгээ өөрөө ч гэсэн анханасаа юм одоо баг залуу гэлтгүү ер нь бол их айхтар гэх юм уу тийм сэргэлэн хүн байсан юм шиг. Хааны одоо жишээ нь таалалт нийцгийн тулд илүү их одоо тэгэж за өдөр болгон дуулж бүжгэлдэг байсан гэж байгаа. Тэрнээсээ гадна энэ тайган нарт болохоор ахуул өгөөд тэгээд өөрөө одоо илүү тэр боломжийг олж авахын тулд бас тэгэж хүмүүсийг бол ахуулдаг байсан гэж байгаа. Хаантай суух гэдсэн байх нь шүү дээ тийм. Тэгээд гоо сайхантай ч гэсэн маш их анхаардаг үсгнээ сувдыг жижиглж бяцалж ийм үүрмэг шиг болгоод ингээд бяцалдаг шүү дээ тийм юу гэдэг л одоо бутаргаадаг юм үүргээд гинэ өөрүүлээд тийм тэгээд нунтаглаж байгаа гэдэг тийм зөв хариулт нь нунтаглах шүү би бүр өөрийнхөө ярьж байгаа юм буруу ярьчлаа сувдыг нунтаглаад тэгээд бас уудаг гэсэн гинэ найруулаад усан найруулаад уучдаг тэгээд ер нь бол өөрийгөө ийм гоо үзэсгэлэнтэй сайхан царайтай байханд бол гоо сайхандаа маш их анхаардаг байсан гэж байгаа. Тийм одоо энэ гол нь хатны өөрийнх нь характер гэх юм уу. За нэгдүгээр яг ингээд өөрөө чадвартай юмнууд сурчж байгаа. Хоёрдугаар болохоор энэ хийж байгаа үйлдэлүүд нь бас нэлээ одоо тийм итгээд гэдэг юм уу. Ялангуяа эрх мэдлэлтэй басныхан дараа энэ бол илүү сонирхолтой санагдсан. За тэгээ сая хэлсэн гоо сайхнаа хадгалахын тулд тийм янз бүрийн хэрэглэхээс гадна ингээд дөнгөж төрсэн ихийн тийм сүүг хүртэл ингэж одоо сүүгийн өхний сүүгийн хүртэл уудаг байсан гэдэг ийм одоо сонирхолтой гэх юм уу юм баримт байгаа. За тэгээ хаантай суусан түүх нь бас айгуу сонирхолтой тий. Хааны хамгийн дуртай дууг нь ингээд хүмүүсээс сургалж аваад олоод тэгээ хааныг ингээд ордон дээр явж явах үед нь л тий хажуугаар нь ч юм ингээд зөрөхөд өөрөө гүйж чичээд наана ч гэдэм үү цаана ч гэдэм үү тий нөгөө дуртай дууг нь дуулдаг гэсэн гэж аахгүй. Тэгэхээр нөгөө хүн чинь тэгдэг штэ бид нар нэг хүнтэй уулзахтаа ч гэдэм үү тий сонирхол нэгтэй тий надтай сонирхол нэгтэй миний дуртай дууг сонсдог миний дуртай номыг уншдаг байх юм бол тэр хүнд тийм сонирхол төрдөг штэ. Өө чим бах чинь ийм ном уншдаг байсан юм ч гэдэм үү тий. Тэгэхээр ийм байдлыг нь ашиглаад дуртай дууг нь дуулаад сэтгэлийн татчихсан байт юм байлаа. За тэгээд одоо үндсэндээ одоо хаантай ингэж ойрхон зоригт бол хүрсэн байх нь шүү дээ. Ойр дотн байдаг болоод за тэгээд бол 1856 онд гэхэд бол одоо хүүхдээ анхны бас хүүгээ төрүүлсэн гэж байгаа. Энэ үед болохоор их хатан гэж байгаа. Тэр хатан нь бол хараахан хүүхд бол төрүүлж амжаагүй байсан гэж байгаа. Тэгэхээр хааны хувьд бол энэ дээр бол маш их баярлж байсан гэж байгаа. За мөн өнөөс хойш бол 1860-аад оны үед одоо хар тамхины дайн гэж хэлэх юм уу. Ер нь Англи, Франц гэдэг энэ Орос гэдэг юм гадны бас орнуудын нөлөө одоо ийм халдах, довтлох юм зүйлүүд бол маш их байсан юм байна. Тэгээ 1860-аад оны үед болохоор хаан гэдэг хатан бусад хүмүүсийн хамт бөглөө тосгоноор бас ингэ зүхтаж уг нь бол нэг хэсэг байсан юм байна. Одоо нэг дайснуудаас тэгж явахдаа бас одоо учир бүтүүлгээр гэдэг юм уу ер нь бол нуурлан унсан гэж яах шиг ер нь амиа алдсан юм зүйл болсон. Тэгээ энэ хатныг одоо энэ одоо сотехог бас одоо хардах гэдэг юм уу ийм зүйлээс тухайд бол их байсан юм байлээ. За тэгээд энэ хааныг маань ер нь яг түүхэнд ямар талаас нь дурсдгүй гэвэл ер нь бас л нэг хоёр талтай. Яг мэдээллийг хайгаад үзэх юм бол монголоор болохоор цэшийн хатан гэдэг юм байлаа. Манай түрүүн бас нэг сонсогч бичсэн байсан да тий. Сураа манд бичсэн байсан нь. Цэшийн хатан гэдэг яг манай монгол дээр ч гэсэндээ ном нь гарцсан байт юм байлаа. Тэгэхдээ түүхэндээ бол ер нь айхтар зөвүүн хатан байсан. Тэгээ урдаа одоо юу гэдэг саад усан хэнийг ч гэсэн хорлоод амийн эвүүтгээд тий. Цаашаа даван туулаад ингээд явчих их зөвүүн хатан байсан. Нөгөө талаас болохоор аюу тийм ухаалаг хатан байсан гэнэ л дээ. Юмыг шийдвэрийг гаргахтаа тий одоо цаатлын юмны цаатлыг сайн хардаг ч гэдэг юм уу тий ингэж хоёр талаар нь бас түүхийн талтай дүгнэд юм байлаа. За тэгэхээр бас одоо хааны хувьд бол 31 настай ингээд нас бараад тий ер нь бол ингээд яг нарийн энэ зүйлүүдийн түүхийн ингээд байх юм бол нөгөө нэвтрүүлэг мод болсон шүү дээ. Дээр нь юу байдаг ч нэг
тийм кинонууд байдаг шүү дээ. Нэг хааны ордны бөөл нэг хорон ажиллагааны хувьд яг тэр бол бодитоороо байгаад байгаа. Тэгэхээр илүү бас одоо энэ хатны хувьд бол за энэ хаана нас барснаас хоош гэх юм бол эрх мэдлэгийг аваад одоо яг хамх эрх мэдэл бол төвлөрч эхэлсэн байгаа. Тэгээд энэ хүний хувьд болохоор за яг одоо яг түрүүн түүхээр нь ярих юм бол хятад улсыг дороотход гэдэг юм уу тийм иймэрхүү зүйл бол нэлээд тийм нөлөөсөн гэж байгаа. Нөгөө талаар өөрийнх нь одоо жишээ нь яг этгээд сонин үйлдэлүүд гэж байгаа тийм их тансаг зүйл дуртай иймэрхүү хүн бол байсан байна. Жишээ нь ингээд өөрийнхөө хоолны ширээ гэж байгаа тийм. Тэгэхэд бол энэ дээр ингээд нэг ширээг нь өөрөө идэхээр нэг нь болохоор одоо төсөөл гэдэг юм уу зур харах гэдэг юм ямар нэг байдлаар ингээд зүгээр баг хэрэггүй шахав засуулцдаг байсан гэж байгаа. Тэгээд дээр нь зөвхөн ингээд далайн гаралтай гэхэд 256 бүтээгдэхүүн гэдэг юм уу те ийм их зүйлүүдийг бол одоо засуулж хэрэгэлдэг байсан. За нэг хоолоод жишээ нь 3 ингээд өдрийн 3 хоол хийж байгаа шүү дээ. Нэг хоолоо ингэж дараалж идэх дурггүй гэдэг тиймэрхүү бас зүйлүүд байгаа. Ямтай хүн байсан юм шиг байна те 3000 гаруй солих хувцастай байсан гэж байгаа шүү. Торог дайланд юу айгүй их дуртай. Тэгээд хувцсанараа баг өдрийн 3-4 удаа сольдог хатан байсан гэсэн. Тэгээд тухайн үед нь болохоор ард иргэдийн амьдрал бол маш хэцүү байсан гэж байна. Тэгэхээр энэ нэг хоолны одоо баг зардал нь гэхэд одоо 5,000 кг будаатай тэнцгэр гэж байгаа байхгүй. Тэгээд тэр хоолны мөнгө зарцуулж байгаа зүйл нь энэ болохоор нэг өдөр 10,000 хүнийг бол хоолцохоор ийм хэмжээний одоо тэгэхэд ч бус газар нэг өсөглөн гэдэг юм уу иймэрхүү зүйл тохиолдоод хаад энэ хатны хувьд бол хэрэглээ нь маш тансаг тий. За сая тэгээ хувцсны хувьд бол бас сая хийсэн. Өөрөө тэгэд харилцааны хувьд ч гэсэн бол илүү одоо тогшин гэх юм уу бас тийм хатан үйлдэлүүд бас их гаргадаг байсан юм байна. Гой сайхандаа маш их анхаардаг байсан гэдэг одоо нөгөө жоохон нас яваад ирэхээр үс нь унах ч юм уу те. Иймэрхүү зүйл болоод ирэх нөгөө шивгчэн хүмүүс ингээ үсийг самжаад магадгүй нэг үс унгаачих юм бол тэр шивгчний цаазлах хүртэл ийм арга хэмжээ авдаг гэхээр үнээр айц хүзтэй те. Сүүлдээ нөгөө шивгчт нь болохоор үсийг самнахтаа ийм урт ханцуутай хувц өмсөд тэг үсийг ингээ самнаад доошоо унахтаа энэ ханцуургаа унгаад харагдахгүй те газар унж байгаа харагдахгүйгээр тийм байдлаар бас ингээ овчин зайлч юм уу те хэрэгэлдэг үсэмж. Тэгэхгүй бол нэг үснээс болоод хүний аим ирсэн гэдэг бол аюу одоо би 21-р зуунд одоо яг эндээс сонсоод бол надаа арайчтай нэг үснээс болоод те гэж бодож магадгүй. Гэхдээ тухайн үед бол нэлээд бас айхтар хатан байсан юм байна. Тэгээд дээр нь одоо юу гэх юм бол энэ хувцснаас гадна зөвхөн хүн ханиалгах ч юм уу эсвэл бол өөр алдаа гаргахад энэ дээр бас амнасаа алдах магадлал маш их байсан гэж байгаа. Тэгээ хамгийн гол нь бас энэ бичлэг дээрс нь онцлог нь болохоор өөрийнх нь одоо тэр эрэгтэйчүүд тийм янз бүрийн залуучуудыг ингээд сонгож авчираад за хамт шүнийг өнгөрүүлээд тэгээ хамгийн гол нь энийгээ бас нууцлаад эргээд нууцнаа сэргийлээд маргааш нь ингээд цаазалчдаг байсан гэж байгаа тийм. Тухайн үеийн хамгийн сайхан царайлаг залуучуудыг аваад нэг шүнийг өнгөрүүлээл өглөө нь ерөөсөө тэгэл дандаа эгүүтгэж эгүүтэх гэдэг маань ерөөсөө хорлцдаг байсан юм байлээ. Идж уухамд нь хор хийчдэг. Тэгээ би ийм хатантай байсан бол ерөөсөө идж уухам маань ерөөсөө яах вэ гэж бодох. Одоо ингээд түүхийн наривчлаад сурлаад үзэх юм бол хөвчлөл иргэн тойрны хүмүүсийг уухамд нь хордуулсан ч байд юм уу идэх хэмээн яасан ч гэдэг юм. Дандаа нэг ийм байдлаар хүмүүсийг хорлж байсан. Тэгэхээр чи одоо хүмүүсийн хувьд те ямар сайндаа сүултээ энэ залуучууд нь те хатантай ингээд шүнийг өнгөрүүлэхгүй байхын тулд ингээд одоо түшмэдүүд чинь гэдэг юм те намайг бити сонгоорой гэдэг ахуул өгөөд мөнгө төгрөг өгчөж өөрийнхөө амийг авч үлддэг гэсэн ч байхгүй юу. За тэгэхээр ийм одоо юу гэдгийг нэлээд тийм тансаг хэрэглээтэй тэг өөрөө яг бас чадвартай гоо сайхан гэдэг талаасаа ч гэсэн тухайн үед ордонд очсон хүмүүс төр зураг нь бол ингээд өөрийнх нь зурсан зураг өөрийнх нь бас авсан зургууд хадгалагдаж байдаг гэжсэн. Тэгэхээр ийм нэг бас хатан бол байсан юм байна тийм. Тий яг хоёр талаас нь битүүр бол жоохон бас яг амьдралынхаа талаас нь ярьсан. Тэгээд нэг талаас нь ярил маш ухаалаг хатан байсан. Нөгөө талаас нь бол бас л тий хүний амь насанд бол нэг тийм чухалчилж үзэхгүйгээр үн цэнтэй гэж харахгүйгээр ер нь л өөрийнх нь замд хин нэгэн саад болох юм бол тэгэл амь насыг нь одоо тий хороогч гэдэг юм иймэрхүү зүйл бас нэлээ хийдэг бас хатан байсан юм байна. Ном гарахаас аргагүй гоо энэ одоо үйлдэлүүдийг ингээд товчхон харгаж гэсэн маш олон зүйлүүд байх учраас 10 минут харгалээ бурхан ямар олон хүн алчваа гэж бодогдчихлаа шүү дээ тий. За ингээд бичлэгийн энэ хүртэл хүргээд хоёулаа нэвтрүүлгийн хамтран ажиллаж танилцуулъя тий. За тэгэхээр манай нэвтрүүлгийн хамтран ажиллаж MN Post Cargo ажиллаж байгаа. Тэгэхээр та бүхэн одоо Монгол руу бас яаралтай гэдэг юм уу ер нь ачаа бараа илгээе гэх юм бол хамгийн одоо түргэн шуурхаа бас илгээдэг байгаа. За өмнө нь бол 2 дугаар сарын 4-нд илгээсэн ачаа 10 ирлээ гэдэг Facebook хуудсан дээр гарсан байсан. Өнөөдөр бас 10 цагийн өмнө 2800-аас 35 гэсэн кодтой одоо 2 дугаар сарын 16-ны ачлалтын ачлалтууд Улаанбаатарт ирлээ гэсэн байна. Тэгэхээр энэ бол маш хурдан хамгийн гол нь экспресс ийм карго байгаа шүү. Тэгээ та бүхэн бас хайртай дотны хүмүүстэй за Мартин 8 цэргийн баяраар бэлэг болгож тий жижигхэн зүйлээс эхлээд том тавилгач гэдэг юм уу бүх төрлийн зүйлүүдийг бол
Амин посткаргаас сонгоод бол үйлчлүүлэх илгээх боломжтой байгаа. За хаягийн хувьд бол Монгол 5-ны Б1 давхарт байрлаж байгаа холбогдох хуудасны дугаар нь TIG 10 75 69 82 9 гэсэн дугаарлаа холбогдоод та бүхэн маань карга гоё явуулах боломжтой байгаа шүү. За дуусгахаас өмнө сэтгэлүүд уншиж аюу гоё олон сэтгэл орж ирсэн бүр уншмаар байдаг. Тэгээд бас ярих хэрэгтэй байгаад байдаг те. За сураа маань утсан авч ороогүй мó хоёроо би наад хатны чин тухай гоё түүх ярьж өгөх гээд байхад баг. Өнөөдөр яг утсан авахгүйгээ бүр ярьж байгаад утсан авахгүй орж ирсэн байгаа. За санаа уншигдорч маань энэ хатан тийм хөөрхөн биш л юм байна гэсэн байна. Тэгээ ер нь үзэл бодол хүмүүсийн санал бодол нь бас жоохон хуваагдаад ах шиг байлаа. Тухайнаас хүрээ маань хаантаа суух зорилготой хүрээд Монгол уцнаа гэсэн байна. За сэндийн ажил маань түүхийн их сурвалжаас үзэхэд хаттыг ухаанаар нь мөн гадаад үзэмж чадвараар нь үнэлдэг байжээ гэсэн байна. За тэр нь бол түүхийн энэ хуудсан дээр бас яг ингээд маш үзэсгэлэнтэй хатан, маш ухаалаг хатан гэдэг ингээл өөр байгаад ах шиг байдаг шүү дээ, тийм. Энэ хатны хувьд ялангуяа тухайн үедээ бас хэмжүүр гэдэг юм уу тэр үзэх зүйл нь бол маш өөр байсан баг. Тэгээд тэр янз бүрийн юм хэрэгэлдэг байсан учраас насаасаа их бас залуу харагддаг байсан. Одоо 50-тай байхтай 30-тай юм шиг 70-тай байхтай ч гэсэн ер нь бол илүү бас тийм одоо залуу тий уг нь бол эмээ болсон байгаа шүү дээ. Тэгэхэд бол илүү залуус харагд 74 наснда нас орсон гэсэн баг шиг байсан. Тий 74 байна уу 75 та. Эс Сүхбаатад маань бас бүгдээ хоол санал болгосон байна. Анхаарал тавьж байгаад нь маш баярлаа. Нэгэндээ сайхан анхаарал тавиа тий хоол ундыг нас санал болгосон байна. Нэргүй профессор маань ёо ямар амар хатан байжээ гэсэн байна. За тэгээд сэндийн ажил маань хавар болж байгаа тул аль болох аминд им их баялаг хоол хийж идээрээ. За оройдоо өөрсдөө бүрсэн тараг ууж байгаарай. Эрүүл байх энгийн биеийн оройн хоол, шар будаатай улаан лойлтой үхрийн махан шүл гэсэн байна. Оройн хоолынхаас меню хуваалцсан байна шүү. Тэгээ зургийн манаас оройн хоолоо бэлдэж байна гэсэн бол гэрлээс харуулман бажтай шүлөө идээ сууж байна гэсэн байна. За тэгээд бууз чигнжин гэж бас нэг нь бичсэн байсан. За хэмээн тайхар мөнх төгсмөн тэр яах вэ чимбо чихрийн цаас эргүүлж үзүү гэсэн маань. За манай нэр тэмцээний хөтлөгчөөр ажилласан. Тэмцээний хөтлөгчөөр ажилласан. Гэхдээ яг одоо тухайн үед өнөөдөр чинь бол одоо 30 40 50 насны төлөөлөлтөнд оролцсон байгаа шүү дээ. Тэгээд Багдад тоглолтог байсан ингээд чихрийн цаасыг ингэж эргүүл. Манай мөгийн хувьд одоо хамгийн залуу нь гэхэд тэр цаасыг бол эргүүлж үзээгүй гэж байгаа. Тэгээд миний ойлгосноор бол ингээд цаасыг алгадаад тэгээд дээшээ харуулвал авах юм байлаа. Тэгээд миний хувьд өөрөө тоглож байгаагүй. Тийм ер нь бол дээр үед л их багтаа хүүхдүүд 7 нас хүртлээ ч юм уу тоглолдог байсан юм байлаа. Тэр харахад бол яг нэг их сонирхолтой санагдаагүй юм. Их хэмгүүл байжтэй л гэж бодсон шүү дээ. За Ким Үлчи маань өнөөдрийн ажил маш их ачаалттай өдөр байлаа. Хараад аяга ард зугаад л унтъя да гэсэн байна шүү. За баярлаа. За тайхар мөнх төгс маань 1001 шөнийн үлгэр шиг юм байна те гэсэн байна шүү. За бараг л тийм болсон байна. Сураа маань энэ хатантай хамт төрийн эрхийг хувааж барьж байсан их хатан Монгол угсаатай хатан байсан шүү. Цэшийн хатан за доошоо гүйчлээ уучлаарай. Цэшийн хатан маань хатан ганцхан тар их хатнаас жаахан имээдэг байсан. Өөр хүмүүсээс огт айдгүй байсан гэж уншиж байсан юм байна гэсэн байна. Нэрээ яг мартаад байсан таргаа бүрлээ гэсэн юм шүү. За тэгээд тайхар мөнхөөс хатантаа ард иргэд талахгүй үлсэж өгөх нь хатан тэгээд тэдэнд бэлуу өгөөжтэй гэдэг шиг бүр амьдралаас тасварсан. За Жошо Болдотер ингэ иймэрхүү юмнууд балиар урт наслах юм. За яах вэ одоо тэгээд нэгэнд түүх юм да тий. Тэгээ одоо энэ хүний чинь жишээ нь одоо эрүүл мэнд байлгах гэж бүхэл бүтэн баг одоо амь насаа хайрлаа. Яа, за ингээд нэвтрүүлэг маань энэ төрөд өндөрлж байна. Бид хоёрт хамт байсан. Сэтгэл үлдээсэн. За тэгээд би бинийг манай сонсогчдод ихтэй айгүй гоё надаа юу санагдав гэхээр бусад нэвтрүүлгийн бусад нэвтрүүлэг гэдэг байхгүй. Манай нэвтрүүлгийн сонсогчдод айгүй нэг нэгэндээ халамж тавиад айгүй тийм гэр бүлсэг гэх юм уу? Тийм гоё хүмүүс идэв шүү та. Тэгээ та идтэйгээ орой болгон ингээд 35 минут ярихтаа аюу гоё байдаг. Миний ажлын өдрийн хамгийн гоё хэсэг юм уу те. За тэгээд бид хоёртай хамт байдаг сэтгэл үлдээдэг бүх сонсогч нартай маш их баярлалаа шүү. Төгсгөлт нь яанаад нэвтрүүлгийн хугацаа дуусна ч гэсэн нөгөө тэмцээнээр ярихгүй болохаа. За тэгэхээр манай MJL радио Солонгос групп дээр маань та бүхэндээ бас тэмцээн зарласан байгаа. Тэгээд шагналын гэх юм бол 2 ном байгаа шүү. За тэгээд сонсогчтой маань болохоор өөрсдөө хийдэг ажил, за өөрсдийнхөө амьдрдаг орчин ч юм уу те ер нь зүгээр ямар ч хамаагүй бичлэг илгээгээд хамгийн их одоо таалагдсан бичлэг нь бичлэгийн эзэн маань энэ 5 дахь өдөр шалгараад тэг ялагч болох юм аа. Тийм тэгээ MJL радио Солонгос гэсэн групп руу та бүхэн маань ямар ч хамаагүй бичлэг те өөрсдийнхөө зүгээр идж байгаа хоолныхоо тараг бүрж байгаа те бичлэгээ эсвэл хүргээл за би одоо Солонгост ингэж тараг бүрж байна гэл те тэгээд нэг богино бичлэг оруулаад тэр нь хамгийн их лайк авах юм бол ногоон нүдэн лам болон 60 цагаан хонь гэсэн номны эзэн болох байгаа шүү. За ингээд нэвтрүүлгийн шууд төвөр хөтлөгч чинь бат хөтлөгч Чанцал Дулам найруулагчаар гандлахнаар ажилласан байна. Удахгүй та бүхэнд маргааш өглөөний монголчууд Солонгос нэвтрүүлгээрээ эргэн уулзлаа. Түр баяртай оройг сайхан өнгөрүүлээрэй.
За сайхан амарцгаараа маргааш болзъя. Солонгос дахь монголчуудын радио нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар MN Post Cargo хамтран ажиллалаа. Утас Тэг 10 83 71 82 99. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Эрүүл Бууз. Хинбэ? Сайн байна уу? Эрүүл Буузны хүргэлтээс явж байна. Бууза, минь дөө хаалгаан дурсан баха. Андуур өгөө ихчээ. Танай хүү Солонгосоос захиалга өгсөн байна. Хүй манай хүү юу? Тэгж бас болд юм уу? Тэгэлгүй яах вэ? За энд үхрийн махтай сүултээ бууз, бас сүулгүй бууз, мөн хоньны махан бууз шинээрээ байгаа шүү. Эрүүл Буузыг сонгосонд баярлалаа. Өө за баярлалаа. Алс хотын Солонгос улсаас ч Монголд байгаа хайртай дотны хүмүүстэй амттай чанартай бууз захиалга боломжтой боллоо. Та Facebook-ийн хайлт хэсэг дээр Эрүүл Бууз гэж бичээд чатаар захиалга өгөөрэй. Мөн 9985 33 тэг 3 дугаард өгч болно. Гэрийн чанартай гэрийн амттай Эрүүл Бууз.